ватыг хоригсон жагсаалтын талаар танилцуулъя. Дэлхийн спортын уралдаанд тэмцээн бүр шударга өрсөлдөөн, тамирчны эрүүл мэнд, ёс зүйн зарчим хамгийн чухал тооцогддог. Үүнийг хамгаалахын тулд вата жил бүр 20 бүс арчлуудын жагсаалтыг шинжилгээ ухаан инүүлсэн хөтөлбөрөнд тулгуурлан сайжруулдаг. Энэ жагсаалт нь тамирчны эрүүл мэнд, шударга өрсөлдөөн, спортын нэр хүндийг хамгаалах зорилготой тамирчин дасгалжуулагч эмч гээд спортын холбоотой хүн бүр мөрдөх ёстой үндсэн дүрм юм аа. Ватагийн мөрддөг олон улсын стандартуудаас дурдвал дэлхийн допинг эсрэг код, лабораторийн стандарт, эмчилгээний зорилгоо чөлөөлөх стандарт, үр дүнгийн удирдлагын менежмент, туршилт мөрдөн байцаалтын стандарт, хориотой бодисын жагсаал, боловсролын стандарт, хувийн мэдээлэл хамгаалах стандарт зэрэг олон улсын стандартууд байдаг. Хоригдсон жагсаалт нь дэлхийн допинг эсрэг хөтөлбөрийн хүрээнд заавал мөрдөх олон улсын стандарт юм. Дэлхийн допингийн эсрэг агентлаас энэхүү жагсаалтыг жил бүр шинжилэн гаргадаг. Энэ жагсаалтыг 2026 оны 1 сарын 1 өдрөөс мөрдөж эхэлнэ. Хоригдсон жагсаалтын дотор нь бүх цаг үед, тэмцээний үед хоригдсон арга тухайлсан спортын төрөл гэсэн 4 хэсэгт хуваадаг. Бүх цаг үед хоригдсон бодисууд гэдэг нь кодод тодорхойлсон тэмцээний болон тэмцээний бус үед хоригдсон бодис ба аргыг хэлнэ. Допинг хоригдсон бодисуудыг S0-оос S5 кодоор ангилдаг бөгөөд эдгээр нь бүх цаг үед хэрэглэхийг хориглоно. S0 нь батлагдаагүй бодис, аль бүлэгч хамаарахгүй бодисууд орно. S1 нь анаболик бодисууд дотроо 2 бүлэг болгож хуваадаг. S1-д анаболик андроген стероидууд, экзоген гаралтай бодисууд, S1-2 бусад анаболик агентууд, жишээ нь болдино, надрлон, станзолол, тестостерон зэрэг бодисууд хориотой, мөн химийн ижил бүтцтэй эсвэл биологийн ижил үйлчилгээтэй бодисууд орно. S2 пептидийн даавраар төсөлтийн хүчин зүйлс тэтэнтэй төстэй бодисууд, меметкүүд нь 3 үндсэн том бүлэгт хуваагддаг. S3 бета-2 агонистууд сонгол бус бүх бета-2 агонистууд түүний оптик изомеруудад хориотой. Үүнд сальбутамол заслах дээд тон 1600 микрограмм 24 цагт хувааж хэрэглэдэг. 8 цаг дээд тон 600 микрограмм. Промотролын заслах 24 цагт 54 микрограмм. Нэг удаагийн тун нь 36 микрограммаас хэтрэхгүй. Эхний тунгаас 12 цагийн дараа хэрэглэгээ тун хувааж хэрэглэнэ. Сальбутамолын заслах дээд тун 24 цагт 200 микрограмм. Нэг удаагийн тун 100 микрограммаас хэтрэхгүй. Эхний тунгаас 8 цагийн дараа хэрэглэхээр тунг хувааж хэрэглэнэ. S4 даавар бодис солилцооны модуляторууд үүн болохоор 4 бүлэг болгож хуваадаг. S5 шээс хөгжиж буй дадлагч бодисууд, жишээлбэл бурсамид, бизнес удаа хэрэглэдэг декстран, альбумин, мантол зэрэг нь хориотой бодисуудад ордог. Тэмцээний үед хоригдсон тэмцээний үе гэдэг нь тэмцээний өмнөх өдрийн буюу эхлэх өдрийн 23 цаг 59 минутаас эхэж тэмцээн болон сар цуглах үйл ажиллагаа дуусах хүртэл хугацааг хэлнэ. S6-аас S9 хүртэл тэмцээний үед хэрэглэхийг хориглодог. S6-аас стимуляторууд нь дотроо 2 бүлэгтэй. S6-гийн А бүлгийн бодисууд нь тусгаалan заадаг бодисууд ба бусад бүх бодисууд нь тусгаалan заагдсан бодисууд болно. S6-гийн Б тусгаалan заагдсан стимуляторууд орно. S7-д наркотикууд буюу донтогч бодисууд нь орж байгаа. Үүнд жишээлбэл морфин, тарамдол, никоморфин, диаморфин зэрэг бодисууд нь хориотой. S8 каннабиноидууд, байгалийн болон синтетик каннабиноидууд хориотой. Глюкогортууд нь бүх төрлийн тарилга, уухаар, мөн шулуун гэзээр хэрэглэхийг хориглоно. Жишээлбэл дексаметазон, преднизолон, гидрокортизин гэх мэт бодисууд хориотой. Хоригдсон аргуудыг дотор нь M1, M2, M3 гэсэн бүлэгт тавж үздэг. M1 нь цус болон цусны бүрэлдэхүүнд хийх ажилбарууд хориотой. M2 хим ба физ ажилбар дотроо 2 аргатай. M3 нь ген ба эсийн допинг спортын гүйцэтгэл сайжруулах боломжтой дараах зүйлийг хориглоно. M3-ийн нэг нь
ген засварлаг, ген дарангуйлах ба ген зөвлөх, M3-2 хэвийн болон генетикийн өөрчлөлттэй эсвэл эсийн бүрдүүн хэсгүүд хэрэглэх гэсэн зүйлүүд хориотой. За бета векторууд зарим спорт хориглох бодисууд үүнд нь болохоор дараах төрлийн спортуудын хувьд жишээлбэл ад машин, билет, дартас, гол, мини гольф зэрэг спортуудыг тэмцээний үед хориглоод байгаа. За мөн тусгаалan тэмдэглэсэн одоо тэмдэглэсэн байд харваа, буудлаа, усан заргах спортууд, өнөө дотроо чөлөө шумбуулж, адаар загасчлаг гэх мэт спортуудын хувьд тэмцээний буусууд хориглоно. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.